Дараагийн мэдээлэл 3 дугаар цахилгаан станцад гарсан ослын улмаас хүний амь нас эрсдэж инженерийн шугам сүлжээнд томоохон хэмжээний хор хохирол учраад байгаа. Ослын шалтгаан нөхцөлийг тогтоохоор цагдаа тагнуулын байгууллагууд ажиллаж байна. За гэхдээ энэхүү мөрдлөгийн ажил нь станцд учирсан эвдэрлийг үнэлж дахин засварлах ажлыг гүйцэтгэхэд хоног хугацаа алдуулж байгааг салбарын сайд нь онцоллоо. Шалгалтын ажиллагаа дууссаны дараа инженерийн баг ажиллаж хохирлыг тооцсон сэргээн засварлах төлөвлөгөөг гаргах юм байна. Явуулсан. Одоо нэгэнт эрүүгийн цагдаагийн эрүүгийн хэрэг үүссэн учраас газрын одоо дэд зургийн аваар орсон хэсэгтээ бид нэр эрчимийн салбараас бол орохгүй байна. Та нар бичгээр биднэрт зөвшөөрөл өгч гэчээ. Магадгүй эрүүгийн нотлох баримтад янз бүрийн өөрчлөлт орлоо гэдэг одоо шүүмжлэлтэнд дагуулах учраас бид нэр энэ хууль хүчний байгууллагад хүсэл тавьж байгаа. Бид нар энэ одоо нэгэнт ийм асуудал болсон харамсалтай зүйл байна. Гэхдээ та бүхэн шалгах ажлаа шуурхаалаад дараагийнх нь ажил бид нар ормоор байна. Ослын шалтгаанаа бас хамтраа тодруулъя нэгдүгээрт. Хоёрдугаарт энэ сэргээн босгох төлөвлөгөөг хийх ёстой. За ослын улмаас 3 дугаар цахилгаан станцаас авдаг 50 мегаваттын эрчим хүчийг ойрын 2 жилдээ сэргээ нийлүүлэх боломжгүй юм байна. Иймээс ч дээрх хүчлүүдийг оюутлахын цахилгаан дамжуулах шугамыг ашиглаж урд хөршөөс худалдан авахар болж байгаа юм байна. Харин дулаан хангамжийн хувьд 9 дугаар сараас өмнө тоогоо засварлаж дуусгах үгүй бол нийслэл хотын дулааны шугамын ачааллыг нийтээр нь бууруулж бүх ачааллыг 4 дугаар цахилгаан станц болон амгалан станцуудад өөрүүлэх хөлбөрөөр яригдж байна. Ослуулсан цахилгаан станц бол өөрийнхөө одоо хангадаг тодорхой орон зайтай. Тэрийг өөр шугамтай холбох тийм боломж нь юу гэдэг юм бол. Гэтэ энэ бол бараг боломжгүй шахав. Ягаад тэгэхээр өнгөрсөн одоо 24 оны үйл ачаал ямар байлаа тий. Тэгэхээр тэр бүгдийг ингээд тооцоод үзэх юм бол хангахад маш төвөгтэй. Магадгүй энэ цахилгаанаар халдаг бойлерын асуудлаар шийдэх юм уу тий. Бас альтернатив бойлеруудыг бид нэр ашиглаж судлах хэрэгтэй. Энэ өөр Монголын эрчим хүчний системээс бид нэг 80 хүртэл мегаваттын эрчим хүч шаардлагатай импортлохоор бүх хэлцээрүүдийг хийгдэж холбогдох дэд бүтцийн ажлууд хийгдсэн байгаа. Нэг бөөрөлжүүдийн цахилгаан станцын 2 дахь 150 мегаваттын блок ашиглалтанд орох болов гэдэг иймэрхүү нөхцөл байдлууд бол орлуулах цахилгааны хувьд бол болцоо гарах болов гэсэн тооцоол байна. За Улаанбаатар хотын дулааны хэсэг нэ ялангуяа хотын төвийн хэсэг рүү энэ дэд зургаас гарч байгаа хоёр их усраас бид нар холбогддог. Энэ дулааны асуудлыг бол 100хан харьцангуй өөр үйлдвэрлэж байгаа 100 маань харьцангуй гэмтэл багтаа засвар авчихулаа гэсэн юм тооцоолдог байгаа учраас цахилгаан дулааныг хослон үйлдвэрлэдэг гормоос зөвхөн дулаан үйлдвэрлэдэг гормлоо шилжүүлэх тодорхой хэмжээний схемийн өөрчлөлтүүд хийгдэнэ. За төрийн өмчт эрчим хүчний компаниудыг бүгдийг нь Эрчим Энержи компанид шилжүүлээд байсан бол дээрх Ослоос үүдэн буцаан эрчим хүчний яамд менежментийг нь шилжүүлжээ. Ингэснээр ойрын хугацаанд төсвийн тодтол хийж 3 дугаар цахилгаан станцыг засварлах ажлыг яаралтай эхлүүлэх ёстой гэж үзэж байна.